Сайн байцгаана уу эрх мөндөд үзэгчдээ. Та бүхэн амралтын өдрийг ая тухтай сайхан өнгөрүүлж байна уу? Хөгжөөнд сингэнд танин мэдхийн шоу бас нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна. За ингээд нэм гарагөр үзэгч та бүхэнд хүрдэг шоу бас нэвтрүүлгийн удаагийн дугаарт Animon хамтлагийнхаа оролцож байна. Оролцогчтой өдрийн мэнд хүргэе. Өдрийн минь. За Animon хамтлагийн Жулия, Халиуна, Жанна, Цэнгэлэн өнөөдөр ирсэн байна тийм ээ. Өнөөдөр манай нэвтрүүлэг амар өнгөлөг байна. Амгүй хөөрхөн цэцэг шихөрг огтод маань ирээд манай шоу бас яг гоё боллоо. Урдны нэвтрүүлэг дандаа залуучууд байсан бол энэ удаагийн дугаарт дан бүсгүүчд хөрөлцөн ирсэн байна. Хүн залуу оролцож тийм ээ. За тэгэхээр шоу бас нэвтрүүлгийн тухай танилцуулахын зүйтэй болоо гэж бодож байна. Бид нэр дугаар болгондоо Монголын авиаслаг иргэдээ өөрөө оролцуулж Монголынхаа авиаслаг залуучуудыг бидэнтэй нийгэмд бас хамт ингээд мундаг залуучууд байгаа шүү гэдгийг түгээн дэлгэрүүлж бусдад таниулж байгаа байлээ. За нэвтрүүлгийн дараагийн хэсэг бол бид нэр хачирхалтай мэдээллүүдийг танин мэдэх хэсэг байгаа. Мэдээллүүд хүргэн тийм ээ нараа. 3 мэдээллийг хүргэж байгаа. 2 мэдээлэл нь дэлхийн сонин сайхны тухайн орных нь соёлын салшгүй холбоотой мэдээллүүд болон Монголынхоо бидний уламжилж ирсэн үг дээдсээс уламжилж ирсэн ёс заншлын тухайн мэдээллүүдийг хүргэж байгаа лээ. За ингээд шоу бас нэвтрүүлгүүгээр эхэлж байна. Өнөөдөр биднийг дэмжин Монгол Дээд сургуулийн оюутнуудаас ирж нэвтрүүлэгт оролцож байна. Зэрэгтэй. За өнөөдрийн манай зочин хин билээ. Одоо бас урагдаж ирэхтэй. Өнөөдөр болохоор Монголын оюун ухааны ер нь ой тогтоолтын их мастер, ой тогтоолтын тамирчин, одоо нөгөө оюуны олимпиад болд юм байна л да. Оюуны их яттай ирсэн байгаа. Айгу оюуны бяттай тэгээд. Тийм мега ирсэн байгаа. Тэгэхээр мегаг туудахгүй урьж тайлцуул болно. Ер нь энэ оюун ухааны академийн бас тамирчид энэ оюун ухааны спортын одоо мастерууд маань Монголд төлөөлж олон улсад одоо Монголынхаа одоо нэрийг маш өндөрт гаргаж ийн л да. Оюуны биедараа зодж ийн л да. Тэгээд мегаг өрхөөс өмнө энэ мөн хамтлагаар сонь сайхан юу байна? Шинэ уран бүтээлүүд араасаа гарч байгаа тийм ээ. Хамтлагийнхаа уран бүтээлийн талаар танилцуулбал. Манай хамтлагийн шинэ клип гарсан байгаа. Тэгээд бидний хувьд бол маш тийм цоглогтой илүү энэ манай хамтлагийг арай өөр зүгээс нь харуулсан болов гэж бодож байна. Тэгээд аяыг манай Чуках тэгээд өгийг зизяах магтсан байгаа. Яг арай өөр өнцгөр харагдчихжээ л дээ тийм ээ. Клип ер нь хэр удажж бичсэн бэ? Арай өөр жоохон эвдлэхээр зураг авалт болсон байсан. Тэгэхээр яг өөрсдөө бас арай өөрчилсөн үгүй юу? Яг альсвал байгаа чанаруудаа гаргасан юм уу? Манай дуу маань угаасаа өөрөө тийм илүү амьд хөгжим одоо чиглэсэн тий илүү рок талтай гэх юм уу. Тэгээд дуундаа зориулаад яг хувцлалт тий өөрсдийнхөө эмоцоор яг клипэнд орсон. Бас стил имиж өөрчилсөн тий. Стил имиж өөрчилсөн. Тэгээд зураг авалтын хувьд нэг өдөр л авсан. Ер нь их удаагүй. Нэг өдрийн дотор зураг авсан юм уу? Монтаж ирүүлсэн. Монтаж ч гэсэн их удаагүй тий. Тэгэхээр яасан гэсэн нэг өдрийн дотор зураг авсан гэхээр нэг объект эснөө эсвэл хэд объект нэг объект дээ. Манайд бас янз бүрийн нэг энэ объектын дээр очиж шаардсан. Та гоё бүжгэлсэн үү? Тэгээ. Эмоцороо. Энэ мөн хамтлагч ер нь байгууллагад тэр хугацаа өнгөрч байна. Яг 2 жил болж байна. 2 жил. Манай яг CD маань яг хавар сая одоо мэдлсэн байгаа. Тэгээд тун удахгүй бас өдөрлгөөрөө олцголноо. Тэгэхээр хамтлаг дуучид ер нь CD-ний өдөрлөг, CD-ний баяраа гээл тэгээд дараа нь тоглолт мэдээж тавьдсан шүү дээ. Тэгэхээр тоглолтын талаарх ер нь шуун байна уу? Энэ хамтлагийн орчсод хүмүүстэй нэлээд зөвшөөрсөн хадараа тэгээд 2-3 CD гарсан дараа нэлээд хэмжээний том тоглолт хийх ба. Тэгээд бидний бас мөрөөдөл байгаа. Тэгээд бидний CD гараад удаагүй байгаа. Хамтлаг дуучид ингээд CD-тэй болохоор ямар их баярлалтай вэ те бидний хийсэн бүтээсэн зүйл ингээд гараад ирэхээр маш баярлалтай юм билээ. Яг CD-гээ гардаж авахд яг ямар үйлдэл үзүүлсэн бэ? Бүр яг нисэх бод руу явж байсан. Нисгтэр очиж тасч авсан байхгүй. Нэг зураг тавьсан байсан шүү дээ. Хана бэж Чука ах нь орчоод аваад ирэгээд энэ нөө их хувийн авч ирсэн хайрцагтай. Тэгээ бид нэр ингээд тэгээд үжиж Чука. Микрофоноо машиныхаа багажны артал нэг л ухаад Чука ах ирээд CD-г аваад бид нар өөр арьсаа Тэр нэг аваад тэгэж машинда бүгд ингээд үзээл ёо амар гоё. Би хувьдаа энэ мань хамтлагийг аяг хүндэлдэг. Одоо шинээр маш олон хамтлагууд гарч гарч байгаа. Гэхдээ тэр дундаас өөрийн гэсэн өөрмөц дөр төрхтэй, дуу хоолойтой тий. Тэгээд бас өөрсдийн нэг хүн чанарынхаа хувьд их нэг юм айгу гоё санагдаад байдаг аахгүй юу? Яг бусдын хүн чанаргүй гэж байгаа биш үү уучлаарай. Гэхдээ айгу гоё таалагддаг. Тэгээд ер нь энэ 2 жилийн хугацаанд бол асар олон одоо үзэгчдийг бол байлдан дагуулсан шүү дээ. Тэ? Миний бодлоор бол гарсан дуу болгоно л хит болдог үст тэ.
За тэгэхээр CD-ний өдрлөгийн хугацаа товлогдсон уу? Хугацааны товлогдог байгаа. Ямар ч 5 сард багтаагаад гарах байгаа. За тэгвэл цөмөрөө удахгүй болох CD-ний өдрлөгтөн зориулаад цөмөрөө нэг алга дашд билэгдэх үү? За өөр сайн сайхан байна. Сонирхолтой сонирн байвал ярьж болно шүү. Цөмөрөө бүтэн сойдрын бүтэн цагийн эфир байна тийм ээ? Тий. Одоо ингээд энэ өдөр чинь ингээд бүтэн цаг NTV-гээр үзэгчтэйгээ хамт бас тий сүүлийн үед телевиз тэр болгон үзэж амждаггүй хүмүүс амралтын өдрөөрөө тий яг одоо зургтаа асаачсан энэ маань гарч ийн оо ямар сонин шин сонин юм байна. Нэ залуутай болоо гэж залуучууд нь тэрээр ягаал тий. Одоо яг бид нэр хичээлдээ яг чөлөө авцсан. Тэгээ яг өдөрлөгдөө зориулаад ингээд бэлтгэлээ гэлээж байгаа. Тэгээ бас багахан хэмжээний тоглолт олно. Тэгээд ямар ч маш бэлтгэлтэй орохыг бид нэр хүсэж байгаа. Тэгээд манай CD яг нэг энэ маамлаг анх гарч ирэхдээ жоохон хүүхдүүдтэй ээжүүд ингээд зориулж ингээ хандаж доо гэдэг байсан. Тэгээд яг тэр чутгаар юм манай анхны CD айгу өнгөлөг квит болсон байгаа. Тэгээд манай хөгжмийн бүх дууны найруулгыг манай халиун продюсер маань хийсэн байгаа. Тэгээд микс мастеринг нь болохоор Сингапурын микс студийн Jerry Chua гэдэг аюу алдартай хүн байсан байгаа. Тэр болохоор Grammy шагналд нэр дэвсэн. Монголын бас нэлээд том дуучидтай хамтарч ажилладаг тийм хүнтэй бас энэ мооныхан хамтарч ажилласан бас маш баяртай байгаа. Мундаг юм аа тий. Мундаг юм аа. Тэгэхээр одоо удахгүй бас бяцхан тоглолтчтой тэр чинь Сиднейний баяр чинь бяцхан тоглолтоо их гээд завгүй байгаа ч гэсэн бидний урилгыг хүлээж аваад манай шоу бас нэвтрүүлэгтээ үзэгчтэй маань хамт одоо бас хүрэлцэн ирсэнд баярлж байна. Матрошка төв та бүхнийг урьж байна. Орос үндэсний ресторанда 10% хямдрал үнгүй вино, караокеда өдрийн цагаар 30% хямдралтай үнээр үйлчилж байна. Kodak гэрэл зургийн студиэр үйлчилж буй гэр бүл 10% хямдралтай мөн 13-18 хэмжээтэй зураг бэлгэж байна. VIP snooker бильярд тоглож ажаалаа тайлна. Матрошка төв. Тэгэхээр өнөөдрийн түрүүн дурдсан шүү дээ тийм ээ. Зочин бол авьяаслаг залуу бол оюуны бянттай залуу. Тийм. Ойдогтолтын их мастер олон улсын олимпийн ойдогтолтын тэмцээний авраг Мигагаа урьж байна энэ зүйл. За сайн уу Мига. За сайн байна уу дахин олсондоо маш их баяртай. За Мига болохоор шоубас нэвтрүүлэгт 2 дахь удаага оролцож байгаа тийм ээ. Тэр элбчин бэлэгт бас 2 дахь удаага оролцож байгаа. Ер нь тэгэл шинэ элбэтэй болохоор бас хүрээд ирж ирсэн тийм ээ. Тэр Мига сонь сайхан юу байна? Ойрд одоо саяхан бас одоо оюуны спортоор тий ялангуяа улсын аваргын тэмцээн болсон энэ 4 сарын 13-нд. Тэгэхээр одоо ойрын хугацаанд бол миний хувьд бол маш их бэлтгэл сургалт хийсэн. Одоо дахиад энэ 7 сард болох энэ Германы нээлттэй тэмцээнд бас одооноос бэлтгэлдээ орчоод ингээд ойрын хугацаанд бол бэлтгэл сургалт хийгээл явж байна да. За тэгэхээр бас шинэ би нэг хальт сонссон л доо. Шинэ бас нэг үзүүлбэр ч юм уу бас нэг яг өмнөх нэг анх удаага шоу бас нэвтрүүлгээр ороход элвчин бэлэгдэхэд залуутаа танилцчихсэн нэг дугаараар. Тэгэд одоо яг тэр одоо элвчин залуутайгаа хамтраад бас нэг ойдогтолт ил хоёрыг хослуулсан сонирхолтой зүйл үзүүлбэр одоо бэлтгэн гэсэн тийм. Ямар мундаг юм. Одоо тийм төлөвлөлтөө байгаа юм. Октода эдгээр бас үнэхээр гайхамшигтай хүмүүс заяа. Жохон тусгаад хүрсэн юм шиг. Эдгээр шиг ингээ нөгөө нэг тэмцээндээ ингээ бэлтэж явахтаа штэ тий. Амар ингээ хэцүү ингээл тогтоосон, чэжсэн юм хийж чаад амралтаа яаж хийдэг гэж. Аа. Судоку тоглолт. Судоку хийж явдаг штэ. Тийм штэ. Цээж бол мундаг байгаа штэ. Тэгэхээр бас эрэг тал нь бол тийм байгаа штэ. Сөрөг тал нь штэ. Бит оюун ухаанаа хөжүүлэхээс судоку тоглож энэ хүмүүс нь амралтаа судоку. Эрэг тал нь болохоор ингээл цээж аюусаа хизээч юмыг ингээл мартахгүй цээжилдэг олон зүйлийг цээжилдэг. Сөрөг тал нь болохоор бас хэрвээ найз охин охинтойгоос гомдоос нь юу ч хизээж мартахгүй. Чи 2009 оны 3 сарын 17-нд над руу муухай хараа үзтээ. Баярын өмнөх өдрөө яж ичл яг. За тэр яг мартахыг хүссэн зүйлээ мартдаг гэсэн тийм ээ. Тийм. Тэгвэл нэг цээжлэхийн хүссэн зүйлээр цээжлэн л дээ мэдээж. Цээжилчээд бас мартж байгаа зүйлүүд багш нөгөө хүзэр ингээл бүгдийг манайгаар орохдоо юу үзүүллээ? Хэдэн тоо цээжлээ? 30 цифр цээжилсэн. 4 секундын хугацаанд. It's 3 o'clock. 2 4 гээл 4 секунд 30 тоо эргэж хараад 4 тоолоод буцаж хараад яг дараалаа. Хүмүүс тэрийг чи бичсэн төлөөр нь бичсэн. Тэгэл энийг амар мундаг мастер аа. Багштай бүр юу. Гар нь ингээд
магна төрөл бид нар бас тийм болно. Яа хүмүүсийн бас нэг юм ойлголт байд юм шиг байна. Одоо харсан бүх зүйлээ тогтооно гэсэн тий. Мэдээж яг энэ ойлголтолт мэдээж энэ төрөлхийн чадвартай хүмүүс байдаг. Гэхдээ миний хувьд ч юм уу бас маш олон тамирчдын хувьд бол яг энэ өөртөө хичээл зүтгэлээр энэ бүх амжилтыг олж авдаг. Тийм учраас миний хувьд болохоор яг нөө цээжлэхийг хүссэн зүйлээр тогтоодог. Одоо мэдээж яг тухайн зүйлийг би тогтооё гэсэн зүйлийг л яг мэдээж аргачлаа системтэйгээр буцаагаад давтаж цээжилдэг гэсэн үг л дээ. Тэгээ бас янз янзын сонирхолтой бас туршилтууд маш их өртдөг л дээ мэдээж. Одоо сургууль дээр явж яхад ч юм уу эсвэл гадуур явж яхад тий. За зүгээр гудамжинд явж яхад урд дур би хинбэ гэж гараад ирэх тохиолдол хүртэл байж л байсан. Чи хараагүй гэдэг. Яг өмнө мэдээж танилцсан мэдээж сайн уу юу вэ гэсэн мэдлэгээсээ дүрлээ шууд би хинбэ гэсэн шууд сорилтоор л хэлж байгаа юм л. Тэгээ мэдээж нэрийн тухайн нэрийг санаж хэлэхгүй бол мэдээж гомдох нь тий. Тийм учраас тухайн гомдох хүнд бас заавал тий заавал хэлэх ёстой гэсэн юм даалгавартай. Тэгэхээр алхам тутамдаа л заавал юм сонор сэрэмжтэй болохгүй болсон байгаа л да. Өнөөдөр бас нэг Монгол Улсын сургуулийн оюутнууд ирсэн байгаа. Оюутнуудад нэг бас зүгээр зөвлөгөөхт оюун ухааны сарын сургалт байд юм байл та. Энэ сарын сургалтанд суучхад хэлийг бол маш амархан сурах боломжтой гэж юм нэржсэн л та тий. Тэгэл бүгдээрээ англи, япон. Мэдээж яг тухайн хэлийг шууд сарын сургалт сурсны дараа шууд тухайн хэлийг шууд сурна гэсэн ойлголт бол биш ч мэдээж байгаа. Яг нөгөө хэл сурах гэж бас яг хэлж болохгүй юм л да. Энэ дээр болохоор гадаад хэлний үг цээжлэх гэвэл илүү онох баг. Магадгүй англи хэлний үг, герман хэлний үг, хятад хэлний үг те. Яг тухайн хэлний үгийг богино хугацаанд цээжлэх энэ боломжтой гэсэн үг. Миний хувьд бас 4-7 хоногт бас өөрийнхөө нэг хувийн рекордыг эвдсэн байгаа л да. Тэгэхдээ мэдээ зүгээр үг цээжлэхтэр 15 минутанд 90 шин үг цээжилсэн гэсэн. Яг юм байна. Тий тэрийг дараа нь чи санах уу? Мэдээж дараа нь буцаага 100% сансан гэрэл яг рекордод тогтоосон. Чи цээжлээ гэж үзэх юм ш тийм ээ. Тэр мэдээж сургалтын дээр одоо магадгүй Монголынхоо ахтам дээр очиод сургалтын дээр хамрагдж байгаа хүмүүс ч гэсэн багштайгаа адилхан тий багштайгаа нийлээд төсөөллийн тусламжийг ашиглаад за 30 минутын дотор 100 200 гэх мэтчлэн ингээд цээлэхэд маш хялбархан байдаг гэсэн. Мэдээж буцаагаад эргүүлээ бүгднийг санах боломжтой. Нэг аргатай л байна тий. Мегатай болохоор гэж яриад байгаа юм л да. Бэлэгтээ маа шоу бас нэвтрүүлгээр оролцож байгаа танилцсан шүү дээ тийм ээ. Тийм учраас элвчин бэлэгт мега хоёрын хамтарсан үзүүлбэрийг шоу бас нэвтрүүлгээр эхэлж үзүүлээрэй гэж би хүсэж байгаа байхгүй. Тэгээд окей гэсэн. Тийм учраас магадгүй тодорхой хэмжээний хугацааны дараа нэвтрүүлгээр танилцчаад та хоёр шоу бас нэвтрүүлэг дээр яг элвчин бэлэгтээ оюун ухааны мастер мега 2 ямар үзүүлбэр үзүүлэх гэдгийг тодорхой хэмжээний хугацааны дараа бэлтгэл бол хэрэгтэй байх тийм ээ. Хийж байгаа үзүүлэлт. За өнөөдрийн нэвтрүүлэгт болохоор бас нэг сонирхолтой үг цээжлэх юм за тоглоом гэх юм уу тийм ээ. Яг баг тоглоом гэж ойлгоход болно тийм ээ. Энэ хүү үйл явцыг цөмөрөө хий гэж ярьсан аах. Тэр нь болохоор өнөөдөр 4 оролцогч оролцож байгаа уулна. Тэнгүүтээ 4 оролцогч биштэй бүгд өөрсдөө ингээ гэж ярьсан. Баруун гар дээрээ одоо чинь Жанна биштэй баруун гар дээрээ нэг үг хэлнэ. Ямар ч хамаагүй. Баруун гараа өргөөд. Тэнгүүт би чи штэ баруун гар дээр мод гэсэн үгийг хэллээ гэж бодсон штэ. Гэхдээ юу хэлэх үг чинь бол өөр чинь дур тийм ээ. Мод зүүн гар дээрээ одоо сар, зүүн хөл дээрээ нар, баруун хөл дээрээ одоо юу гэдэг чинь бөмбөг ч юм уу те чулуу ч юм уу. Тэгээд ингээд бүгдээрээ хэлчихэ. Тэгвэл манай мега бүгдийг ингээд цээжлэн. Тэнгүүтээ дараа нь та нар зүгээр хөл гараа ингээд өргөхөд яг тэр үгнүүдийг чинь хэлээд яваад байна гэсэн үг л те. Нэг тиймэрхүү. Бараг бид нар өөрсдөө мартчих юм шиг аль нь юу байлаа гэх. Би сая юу хэллээ? Мод гэл байхгүй болчих. Тэгэхээр мод нар сар бөмбөг тий мод би бас гайхам байна. Мастрын хажуу зогссон чинь алны тийм гоё шаардсан. За тэгэхээр яг энэ санааг бол би бас яг өчигдөр орой бодож байсан яг нөө тий. Яг нөө над руу залхахад ямар үзүүлбэр үзүүлвэл болох вэ гэдэг. Мэдээж бас энэ ойдтолтын спортын нэг гайхалтай тал нь бол энэ entertainment тал, энэ үзүүлбэр талын зүйлс бол үнэхээр яг гоё сонирхолтой болдог тий. Одоо хүмүүс сонирхолтой байдаг учраас. Мега тэр яг өчтөр угаасаа ирсэн. Өмнө нь болохоор ойлон гэж ирсэн тий. Хүзэр зүгээр 52 карт авчирнгуудаа шууд хүзрөө наалуу самбар дээр зүгээр шидэл унгаагаад ийгээл нэг нэгээр нь. Тэгээ 52 үзрөө шидэж унгаан шидэл ингээ унгаагаад самбар дээр. Тэнгүүтээ унгаагаа 52 үзэр унаал дуусангууд дараа яг ямар үзэр унсныг бүгдийн дистраар нийлээ гэж ярьсан х. Тэгээд самбарын жоохон асуудал байлаа. Одоо хөл гарын тоглоом боллоо. За мега зүгээр амжилт сэтгэв. За мега энд гарчээ. За би энэ зогсчээ. За мега хинээс эхлэе. Магадгүй нөө яг үгээ хэлчихэд надад нэг бас цээжлэх нэг 2-3 секунд хугацаа. За тэгээ. За Жанагаас эхлэе. За. Урал. За Урал. баруун гар уруул. CD. CD. За. Хамтлаг. Завсан. Машин. Машин. За.
Би юу ч хэлээ юу. За өөрөө зүйштэй шүч чаднаа зэрэг. Асуучгүй л би сая юу гэж хэлсэн бэ? За. За би зураг. Зураг тий. Аа. За зураг. Тэгээд дэлхий. Дэлхий. За. Тэгээд улаан. 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 За өнгө орж ирж байна. Улаан. За улаан. Тэгээд байшин. Байшин. За. За Жулия. Амар бодож байна. За эхлээ сэвэлж чинь те. Хуулт ингээ. Арал. Аа. Арал. Шоргоолц. Тий. Микрофон. Тэнгэр. Микрофон. Тэнгэр. Тэнгэр. Аха. Тэгээд ариг. Гариг. Аха. За Жулия болохоор баруун гар арал, зүүн гар шоргоолц. Тэгээд юу байлаа? Тэнгэр байлуу. Тэнгэр. Тэнгэр гариг. 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 За. За алуна. Хайр. Юу гэсэн бэ? Хайр. Хайр. Хай гэж сонслоо. За, ургамал. Ургамал. Аха. Тэгээд нэвтрүүлэг, Нэвтрүүлэг. гэрэл. Гэрэл. За сэвэлж байгаарай. За сэвэлчээд наашаа өрөөд ирээ. Дараа нь таарлахдаа зүр ингэж асууж масууч. Тэгтээ бүгд зэрэг. За болцсноо. За дахиад нэг хэлчих юм зогсож байгаа тахав. Гэтэ бас анхааралтай үйлдвэр та нар зөөжлсөн үү өгнөдөө? За. Хөөхөн хэлээд ах юм. Шаргаалч маргаалч. Нэг юм дүүтэй. Гэснэ юу лээ? Гариг гэлээ тий. Гариг мариг гэл. Байшин гэл. Мастера. Мастрыг арч унтсан байх. 16 үгэн дээр ингэж гацах хүн биш те. Гэтэ нэг баруун зүүн гарн дээр тохиолдолд идэх ч бас хэцүү байхгүй. Тэрээс ч тэ дөрөв дараалаад ирсэн үсэг тэр хөлн дээр ийм хөлн дээр гэдэг. Тэгээ дараа хинт хиндээсээ ингэж үргэн штэ. Тэгэхээр тэр айгүй хэцүү болчихлоо. Тэрээс 16 би ч хийж л дөө. Хоногийн дотор. Би тэ өөрийгөө пич бас мастерыг хажууд байгаа гэж бодсон аахгүй. Тэгсэн чинь нэр тийм байх те. Өгөгдлөөр нь цээжлэн хэрэг. Гээл бит хоёр хажууд талсан анхаарлын сатааруулаад өгдөг. За болсон гинэ. За зөөр мигад амжилтсан. За. Хинж альч гараа өргөж болно тийм мэдээж. Альч одоо хөлөө ч юм уу альч гараа өргөж болно. Тэгтээ яг ээлж ирээ нэг нэгээрээ. За нэг нэгээрээ. Хинч дөрүүлж болно шүү. За. За Жаннагийн зүйл. Зүйл үү? Машин. Мөн үү? За. За. Энэ зүйл гэрэл. Гэрэл. За. За. Баруун гар арал. За зинглэн. Зүүн Ургамал. Нүггүй. Андуурсан шиг 200 гарыг. 200 гараа. Хамгийн гараа ургамал гэж байсан бэ ер нь. Байсан. Ургамал гэсэн. Дэлхий. Аха. За. Одоо штэ яаж за CD. CD. Мөн үү? Аха. Баруун би бүр мартцсан мөн үү? Тэнгэр. Баруун тэнгэр. За халуна. За тэндээс цэнгэлэн. Баруун улаан. Улаан гэсэн. За. За энд баруун харин юу лээ? Би түрүү удаад идэг яг энэ баруун дээр удаадсан юм аа. Зүйл чи байлаа. Зүйл гэрэл байсан. Гэрэл. Гэрэл байсан. Баруул нь бол ер нь бол яг энэ үйл явцтай амар ойрхон. Нэвтрүүлэг гэсэн. Хөөе би бас сандсан шүү. За өөр өргөг үйлцсэн юм байна. За баруун гар цэнгэлэнгээ. Улаан. Нүггүй. Баруун гар Аран баруун хөл улаан байсан тий. Баруун гар болохоор зураг гэсэн. Зураг. Энд баруун гар уруул. Шүү. Хайгуу хэцүү байна. Би буцаа нууд төгсөж юу ч хийлээ. CD гэж нэг юм байсан юм арсан. Баруун гар. Хайр. Аха. Тэг миний Би зүйл. бол айгүй аа. Баруул хамтлаг. Зүүн хөл гариг. Миний зүйл. Зүүн хөл тий. Аха. Байшин. За одоо ингээд яг нэг хилээд явуулчихтээ сүултээ арай хурдан явагдгүй яг ээлж явж байгаа ингээд дараалал.
Тэгээ ерөнхийдөө баг бүгд болсон шинэ байна. өрөө. Одоо жоохон хурдан яваад үзэдгүү. Ингээ шууд ингээ дөрүүлээ ингээд явчих. Мастер. Жулия Жанна цингэл. Тийм Жулия Жанна цингэл халиуна гэж шууд энэ тойргоор явш. Нэг нэгээр өргөөл. За. Гариг. Урал. Эснэ вэ? Зург. Хайр. Шаргалж. Машин. Улаан. Нэвтрүүлэг. Тэнгэр. CD. Байшин. Ургамал. Болсон. За. Би яг таны хажууд байгаад исэн ч айгу мундаг болчихчих. Би л энэ үгийг сая яасан чи бүгдийг хийж чадсан. Нара нэг явах уу? Тэгээ. За. Нара хаанаас эхлэх? Энд тэндээс явах юм уу? Яг сая шиг тойргоор явах юм уу? За энэ тэндээс нь явъя. Юу вэ? Чи юу? Айгу муухай юм болоо. Юу зураг эсэ штэ. За саяны айгу онц. За дахиад эхлэе. За. За. Урал. Тэнгэр. Улаан байж чараа зураг юу байлаа? Ямар онцгой вэ? Юу байлаа? Зүүн штэ нөгөө нэг Дэмжлэг. дэлхий. Дэлхий тий. Олон сууж байгаа даа дэлхий. Машин. Тэнгэр. Энэ шоргоолч цаатлынх нь болохоор улаан. Наадлынх нь бол байшин. Тэгээд энэ болохоор юу? Юу байлаа? Тэнийнэ. Юу байлаа? Гэрэл хийсэн шүү дээ тий. Тий. Гэхдээ амар би надад айгу бодож байгаа юм байна. Оюун ухааны тамирчин мега болон бяцхан тамирчин Аарадаа баяр хүргье. Ялангуяа бид нар нэг ийм тоглоомыг Энийг тоглоом болгоул гоё юм тий. Тэгээд бүр ингэ тоглоом болгоод эсвэл зүгээр бүгдээрээ байж ахтаа ч гэсэн би энийхээ оюун ухааныг хөгжүүлэх зорилгоор ингэ тоглол айгу гоё юм шүү дээ. Гоё юм тий. Тэгээ мега угсаа зохиосон юм зү. Мега тоглоом гэж нэр өгөх юм уу? Яг ийм байдаг байхгүй. Ер нь бол яг 1-ээс 20 хүртэлх дугаар дээр 20 үг цээжлэх зүгээр энэ хамгийн энгийн үзүүлбэр л дээ. Ойлголтын сургалтанд эхний өдрөөс л шууд энэ үзүүлбэрийг хийж чаддаг болоод эхэлдэг. Тэр магадгүй энэ дээрээ тулгуурлаад тэр 20 үгэн дээрээ тулгуурлаад 20 сэдв, 20 хуудас ном ч юм уу те. Магадгүй 20 бүлэг тэр сэдвийг ярих хүртэл боломж байдаг л да. Тэгэхээр яг энэ үзүүлбэрээс миний хувьд санаа авсан. За магадгүй зүгээр 16 дээр ном гэхэд бол энэ хялбархан болоод ирчихсэн. Аргачлалыг мэддэг хүмүүсийн хувьд бол. Харин гар хөлн дээр ингэчгээр илүү их одоо төөрөлдүүлэх, илүү хүндрээд явж гэсэн үг л дээ. Тухайн үзүүлбэр нь илүү хүндэрж ийн гэсэн үг. Тэгвэл энд тэндээс асууд явчих тийм ээ. Тийм, айгу сонирхолтой юм байна. Яг өдөр тутамд биднийхээ амьдрал дээрээ ингээд хэрэгжүүлдэг байвал өөрсдийн манаас оюун ухаан айгу гоё хөгжих боломжтой юм шиг. Хөгжих боломжтой мө тий. Тэгээд яг өчтөр өрөө бодоод өнөөдөр ингээд амжилттай хийсэн мега дац мөр баярлалаа. Дахин баяр хүргье. За мега шоугаас нэвтрүүлгээр 2 дахь ирж байгаа ш тийм ээ. Тэгээд магадгүй тун удахгүй ч байж магадгүй ш тийм ээ. Бэлэгтэй ярьж байгаад өөрөө гисэн үзүүлбэрээ бэлдээд тэгээд шинэ үзүүлбэрээр яг илб оюун ухаан хэрхэн ослох вэ гэдэг зэмөрөө шоугаас нэвтрүүлгээр хамгийн анхны удаа үзэж та бүхэнд хүрэх болох нэ. За ингээд би мегада баярлалаа. Амжилт хүсье. Сонирхолтой байлаа. Сонирхолтой байлаа. Тэгэхээр Мегада баярлалаа. хүмүүс ингээд хийж үзэж байгаа баха. Гэртээ. Одоо манай охтод бүгдээр оюуны бяттай байна. Гар барихаар л ерөөсөө ингээд Гүр ингээд тоглоод байвал ингээд ер нь сайжраад аягүй урдан цээлжлээ. Сүүлдээ тий. хөлийнхөө хуруу болгон дээр ингээд нэг юм үг. Ядам уруугаа өргөө. Гарынхаа бүх хуруунд дээр тий. Тэгвэл сонирхолтой санагдав. За одоо манай аниманыхан бүгдээрээ ингээд тоглолтоо хийх гэж бэлтгэж байхдаа жоохон амрангуудаа баруун хөл тэр зүүнгаар тэр гэх юм шүү дээ. За тэгэхээр Монголын авиаслаг залуу бол нэг явж гин үү? Баяртай. За баяртай. За тийм мегада баярлаа. Бас манай шоу бас урдны нэвтрүүлгүүдэд мега бол үнэхээр гоц гойд бүр өста бүр бид нар бүр үнэхээр аммаа ангасаар галт харж ирсэн. Тэгээ энэ удаад айгүй гой хөвчлөлтэй илүү их нөгөө нэг амьдралд ойрхон юм хийлээ. Яг л урдны нөгөө хэцүү юм чинь бид нар нөгөө нэг ерөөсө гүйцэхгүй болохоор хэцүү болохоор ингээд нэг яахгүй. Бидний амьдрал донд боломжийн юм байнгут бид нар амар сонирхолтойгоор хүлээж аваад байгаа тийм. Тэр ямар ч гэсэн өөрсдөө хийж үзэж болохоор тиймэрхүү өгөгдлүүд байна тийм ээ. You're feeling
үзэгч тэр дундаа бүсгүйчүүд нарагийн аксессуарыг бас гоё харагдаж байгаа байх л та ингээл. Миний яг эрэгтэй нийт ч гэсэн маш гоё харагдаад энэ хоёлаа яг аксессуар танилцуулъя тий. За тэгээ мэдээч манай шоу бас нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг Bella Fashion Shop байгаа. Тэгэхээр Bella Fashion Shop маань 3 өдөр хорооллын Москва дэлгүүрийн 4 давхарт байрладаг. Тэгээд Bella Fashion Shop маань охид бүсгүйчүүдийн хувцас гоо одоо тий хувцас гоё чимэглэлийн бараа бүтээгдэхүүнийг Америк улсаас оруулж ирдэг байгаа. Тэгэхээр яг одоо бас магадгүй эдгээр аксессуарыг сонирч байгаа маш олон төрөл байгаа. Тэгээд хамгийн гол нь үнийн хувьд Bella Fashion Shop хямдхан байдгаар. Боломжтой үнэтэй тийм ээ. Маш боломжтой үнэтэй. Хамгийн гол нь яг одоо модонд орж байгаа орчин үеийн аксессуарууд болон ямар ч хувцсан дээр яг донжин одоо тохируулах. Жишээлбэл би өнөөдөр ийм хувцас өмсөх байсан чи Bella Fashion Shop маань яг энэ одоо тий хадаасны одоо энэ бүх гоё чимэглэлүүд маань байсан. Тэгээд миний одоо өнөөдрийн өмсөн бүх хувцсуудыг нэлээд гоё тусгаж өгсөн гэж бодож байна. Тэгээд охид бүсгүйчүүдэд таахгүй бас одоо хавар цаг 100 цаг арт чинь тийм учраас өөрсдөө гоё чимэглэлийн аксессуар болон хувцас тий хоёулынхаа хувцснуудыг өдөртмийнхаа хувцснуудыг Bella Fashion Shop-аас сонгоорой. За тэгэхээр дараагийн хэсэг бол мэдээллүүдийг зөвмөр хамгийн гол нь манайхан гоё төсөөл дээр ярина шүү дээ. Тайлал нь бол байхгүй байгаа. Зөвмөр ийм учиртай бол юм бол хошин юу ч хийж болно шүү дээ. Хамгийн гол нь зөвхөн жирийн нэгэн асуултыг бол бид нэр асуулт болгож ярихгүй. Ямар ер бусын сонирхолтой учраас нэвтрүүлэгтээ асуулт болгоо оруулж байгаа. За ингээд зөвмөр дэлгэцэн анхаарлаа хандуулаад эхний мэдээлэлтэйгээ танилцъя. Дэлхийн хамгийн үнэтэй кофенуудын нэгд зүү ёсоор тооцогддог хар соёо хэмээх кофег Тайланд улсын Чианграй мужид үйлдвэрлэдэг байна. Хар соёо хэмээх энэхүү кофег хийхдээ кофений үр болох арабикаг маш сонирхолтой, тун өвөрмөц, тэмч тааламжтай биш аргаар боловсруулдаг гинэ. Аж ахуйн ямар аргаар боловсруулдаг юм бол? За ийм байна. Дэлхийн хамгийн үнэтэй кофенуудын нэг гэж шүү. Тэгэхээр зүр жирийн кофеноос мэдээ чид дахин илүү үнэтэй байж дэлхийн хамгийн үнэтэй кофенд орно шүү. Гэхдээ энэ кофений юуг нь гаргаж авах та гэсэн бэ? Үрийн гаргаж. Үрийн гаргаж авах. Тийм гаргаж авахдаа нэг тийм тааламжтай бус аргаар л гаргаж авд юм байна л да. Тэр үг л сая чери шиг харагдаад амттай. Гоё жимсэг. Тэсвэр дахиад нэг харах уу? Тааламжтай гэж нөгөө гიშгэж гаргад юм бол. Тааламж зөрөө дээр тааламж гэсэн дээр гардаг шиг өгөжглээ. Тэгэхээр за хин сая хөлөөрөө гიშгдэг гэсэн бэ? Би бас яг тэгж бодлоо. Тэгэхээр усан үзмэг угаасаа тэгдэж штэ. Хөлөөрөө ингэж яадаг ш дарсаг. Бид нар яг зүгээр яг нөгөө машинд дарж байгаа ч байгаа, хөлөөрөө дарж байгаа ч байгаа л та. Гэхдээ бид нар ямар нэгэн вайн уухтаа ч юм уу за энэ хөлөөрөө гიშгцэндээ гэж боддгоо. Ер нь боддгоо те. Тийм учраас бас тааламжнаа чаашаа энэ зүгээр бас нөгөө нэг виноны үйлдвэр дээрээ шууд нөгөө нэг зочилж ирсэн хүмүүсийг нөгөө нэг хөл мөлийн угаагаад тэгээд нөгөө нэг шууд хэсэг усан үзэм юу агаал тэгэл тэр хүн өөрөө гараад нөгөөтхин дээр ингээл гიშгээл нөгөөтхин ингээл юу агаал вино олоод гарангуут өөрт нь уулгадаг тийм би л очиж үзчихсэн. Өөрт нь уулах юм бол хөлийн угааж яадаг юм бил ш. Өөрт нь уулах юм бол хөлийн угааж яадаг юм. Хөл цэмэрхэн байдаг. Харин тийм. Тийм л. Чи тэгэл юм дотор байж байгаа л яаж юм. Гар бол ингээл хаасайг өгөрч байгаа шүү дээ. Тийм юм дотор байж. Тэгтэл хөл гэж бодохоороос. Тэгэхээр хөл гэхээр бас арай ариухан юм байна л да. Тэгвэл энэ. За өөр юу байж болох юм гоё таамаг төвшүүлээ. Цөмөрөө тэгээд таамгаа төвшүүлж байгаа тайллаа үзнэ. Арабика гэсэн үү? Тий арабика буюу үрийн тий хамт холиод тэгээд Шавьснартай байлаа да. За шавьчтай олж болох л юм те. Жовны болсон. Тэр энэ хамгийн гол нь хүмүүс хамгийн үнэтэй кофе хэвээрээ байгаад байгаа сте. Тэрээс ч бүр бас эвгүй бол тэгэл хүмүүс бас хэрэглэхгүй л дээ тийм ээ. Тэгэхээр тэрийн ч тоохгүй чинь тэгэхээр маш гоё амттай л болт юм байна л да. Тэгээ юр бусын аргаар гээд. За өшөөнө ганц хоёр таамаг байв. Шавьчтай ойлж болж байна. Нараа юу вэ? Ботон чир. За би бас чи тийм бохоо бод. Яг шавьж бол иддэн шүү дээ Тайландд яадаг бай. За би жоохон төхүүлээд үгүй. За. Хүн гიშгэх ч юм уу тэгж баазах ч юм уу шавьжтай бол холбоогүй. Тэгтээ тэгэл нэг тэгэхээр бас хэлчих гээд байгаа юм ямар ч байсан. Гიშгдэг юм байна. Тэгвэл хүн гიშгдэг үү? Өөр хүн гიშгэх юм. амтнаа гişүүлээ. Амтнтай холбоотой юм байна. За одоо тэг амттай яаж холбогдож болох вэ? Тэр талаар жоо байна. Амтнаар гიშгүүлт юм болоо. Харин тий. Сарвчингаар яалаад юм болж байна. За яадаг гинэ? Амтнаар төв. За амтэн төв ямар юу түүх үү?
За заантай холбоотой шүү. Ямар ч үсэн заантай холбоотой. Энэ Монгол дээд сургуулийн оюутнууд их айхтар шүү. За яана. За энэ хэсгийг хасъя. За заантай холбоотой. Шүүлдэг баха юм. Заанд гიშгүүлдэг. За цөмөрөө тайллыг нүүцэх үү? За тэгээ яг яа гэм бэ? Гарч ирсэн юм уу жоохон? Юу гарч ирсэн. Оо тийм үү. За. Кофений үр болох арабикаг түүсний дараа будаатай холиод каш хийгээд заанд идүүлдэг гин. Ингээд зааны хоол боловсруулах эрхтнээр дамжин гарч ирсэн арабика үр хамгийн үнэтэй кофенууд нэг болдог гинэ. Сонирхолч хэлэхэд заан кофений үртэй кашиг боловсруулахад 15-аас 30 цаг зарцуулдаг байна. Монгол дээд сургуулийн оюутнууд их айхтар гэж хэлсэн. Ууж үзсэн үү түрүүний хэлсэн хүн хин хэлсэн бэ? За мондөг гэлээ. Юу юм те? Заан мэдчихэд тэгээд Заан идчихэд ингээд гараад тэрийн цэвэрлээ тэгээд дахиад яаж байгаа юм. тэгвэл бааснаас ингээд түүчиж байгаа юм тест. Гэхдээ нэг бодлын биш те. Энэ ийм бас ингэж ойлгож болно гэж бодоод байгаа юм л та. Монголчууд болохоор өхрийн аргал төлдөн штэ. Бид нар бол хизээс сижиглдэг штэ. Тэгвэл магадгүй өөр орны хүн өхрийн бас шатаачаа өндөрт нь ингээд сууж илээ гэж бас өөрөөр бодож магадгүй. Тэр утгаараа бас байж Тийм таа. байх те. Тэгэхээр зааны бааснаас те тэр шиг монголчууд бол өндөрч энэ бол идэж уугаад Эдгээр бол идээд байгаа. юм те. Нэг гоё аргалын амттай кофе гардыг болоо гэл. Адилхан ногоо идчихэж байгаа юм тест. Гэхдээ сони юм заандаа бас нөө зүгээр идэлгүй будаатай хэлдэг гэж шүү дээ. Заанаа тэр чинь хууш гадаж бас идүүлж байгаа ш. Тэгэхгүй дан өөрийн нүгэл заа идэх. Зааны хотоодор ингэж боловсруулаад гаргаж юу штэ. ядах бэлдэж мэддэг баха. Тэрнээс бол нэг Гэтэ заа ер нь тэгэл нөгөө өвсөн тижилтэй амт юм чи өвсөл хийж байгаа аюул. Бид нар шиг хүн мах иддэг байж байгаа тэгээд хүндэрчээ тэндээс түүгээд кофег ууна гэдэг амар болно өстэй. За тэр яг нь зургатаар үзэж байгаа хүмүүсээр хүндэртэл нь ярьчлаа. За эхний мэдээлэл юм байлаа. Монгол дээд сургуулийнхаа бас нэлээд төгөөллөө. Гэтэ бас нөгөө заан гэсэн идээг нь өгчгөр бас нэлээд өгчөж байгаа юм л да тийм ээ. За тэрнээс нэг жижиг амт хийдээ тэрнээс ганц аяг кофе нэг. Идүүлээд баалгаад идчих бас их хайхтарсан шүү. За. За тэгвэл бүгдээрээ хоёр дахь мэдээлэлд анхаарлаа хандуулъя. Перу улсад манай улсын нинжа нартай ижил гар аргаар нэгэн зүйлийг олборлон амьдардаг хэсэг хүмүүс байдаг гинэ. Тэд энэ зүйлээ жилд ойролцоогоор 20 тонн орчмыг олборлон Америк нэгдсэн улс, Англи, Франц зэрэг орнуудад экспортлдог бөгөөд энэ зүйл Перу улсын орлогын томоохон их үүсвэр болдог төдийгүй ард түмнийх нь зарим хэсгийн амьдралын баталгаа нь болдог гин. Энэ зүйлийг ихэвчлэн далан эрг орчим эсвэл арал дээрээс олборлох бөгөөд хүн төрлөختөн энэ зүйлийг 1850-ад оноос олборлон ашиглаж эхэлсэн бол дэлхийн зах зээл дээр нэлээд эрэлттэй энэхүү зүйл чухам юу юм болоо? Яа, Перу улсын алт биш. Энэ газрыг мэдэх юм байна. Джонс. мэдх юм байна уу? За. Энэ яштэй ямар ч сан Перу улсын нөгөө нэг хөрөнгийн тодорхой хэмжээний хувийг бүрдүүлэх гэхээр нэлээд их мөнгө орж байгаа биз. Тэгээ маш олон хүмүүсийн амьдрах баталгаа болдог. Гэхдээ бас энэ өгүүлбэр дундаасаа Монголын алтны нинжа нартай төстэй гэж байгаа биз. Тэгэхээр яг зүгээр хийдэг зарчим төстэй байж болно л та. Газар нь бас байгалийн үзэсгэлэнтэй газар бас дэлхийн үзэсгэлэнтэй газруудаас орчд юм байлээ. ЮНЕСКОгийн өвдөө. За тэгэхээр юу олборлоод байж болох вэ? Бас сони юм олборладаг учраас бид нар бас нэвтрүүлэгтээ оруулсан бааш тийм ээ. Монгол дээд сургуулийнхнаас асуух жоохон байж байгаа асуудал. Ихэнд шууд хэлчихээ. За. Сайн болов. Хисаа. Одоо ингээд түлхээр ингээд гарч ирээ. Баахан хисаа гарч ирээд. Хисаагаараа тэгээд амьдрал Олборлон гэхээрээс арай өөр. Хисаа. Борлон ихлээр бүр жижигхэн юм чулуу, эрдний чулуу. Эрдний чулуу бас энэ тэндээ ингээд гараад ирдэг. Яг зөв тэгэл жил болгон л яг нэг үеэр л юм байна л та. Нэг Эрдний чулуу үлдэртэй. гараад ирдэг бол гоё юм те. Эрдний чулуу гараад ирдэг бол бид нар бас очсон нинжатсан. За, халуунаа юу гэж бодож байна? Би юу? Тэний чулуун мал юм болоо. Хамгийн гол нь штэ сая өгүүлбэр дундаа 20 тонн гэж нэг юм орж ирсэн. 20 тонн гэлөө. 20 тонн хэр чи маш их юустэй. Тэгэхээр тэр одоо их л юм гарч ирд юм байна да. Тэгээ нүг дандаа хажууд мажууд байгаа болохоор Би л мэднэ энийг. Мэдхөө. Энэ гэхдээ Айгуу гоё. Ерөнхийдөө амьдрал их ойрхон юм байна. тий. Маа яг мэддэг хүн байна уу энийг? Мэддэг хүн. Мэдхүү 100% мэддэг хүн байна уу? Давс. За давс.
Давс яг за 20 тонн давс байж болох юм тий. Өөр юу байж болох юм? Сувд чинь тэгээ хисаанаасаа гарчаад хүрээд ирдэг. Хисаатагаа юу? Баахан хисаатаа өөрөө онгойлохоор сувднууд байж идэг. За бас ажил би дөхүүлэхэд биш те. Энэ яг байгалийн гаралтай тэгсэн мөртлөө ингээ байглаасаа бий болдгоо зүйл юм байна л да. Байглаас бий болдгоо. Байгалийн гаралтай боловсруулдаг байглаасаа бий гэсэн үг болдгоо гэж ойлгоход болно л да. Одоо ингээл алт малч яах зүгээр ингээл олборлож байгаа юм шүү дээ. Байгальтаа байгаа шүү дээ. Тэр юуэрэ байж байгаа. Тий, тэр юуэрэ биш. Бий болдог. 20 тонн зүйл бий болд юм байна л да яг. Тухайн жил нь. Зүгээр тайлаа үзгөө. Сонирхолтой л доо. Юу юм болоо? Давс биш. Чи давс гэж утсан юм? Чи давс гэж утсан. Давс биш. Тэгвэл би нөгөө нэг бас ийм газарт нөгөө нэг яг ийм би түрүүний хэсэг бичлэгийн зургийг харчаад тэгж утсан байхгүй. Тэр бид нар болохоор бүр яг ингэ давсаараа ингэж амьдэрдэг. Бид нар давс нь айгүй сайн чанарын давс. Тэгэхээр нөгөө нэг яг ингэ тэр нөгөө газарт нь хүндэд очихоор бүр амар том газар мөртлөө ингээ бүр цаанаасаа ингээ тогтсон юм шиг боловч хүмүүс ингэж хийдэг тэрийг ингээ давсаа ингэж ингээ хэсэг газруудад ингээл байгаа л нөгөөх нь уурсаж орж тэгдэг гэж бодчихсон. Давс биш л те. За. 20 тонн зүйл бий болт юм байна. За, буучснараа. Би л бууж өглөө. За тайлаа зөмөрөө сонирхъя. Бас сонирхолтой тайлаа. Манай ингээд байж л та би яах вэ? Манай зочид яасан? Байж гаарай. Тайлаа үзгүй жоо хариулт хэлэх үү? Үзье дөө. За. Перугийн эрэг хавьд оршдог баластес болон бусад 21 арал нь Бугенвил, Олвуш болон Пеликан зэрэг төрөл зүйлийн нийт 4 сая орчим нүүдлийн шуудын хувьд өвлийн улирлын амьдрах газар нь болдог төдийгүй хамгийн сайн бордоо гэгдэх шууны ялгадас буюу гуанагийн орд газар гинэ. Тэдний ялгадас хатгаараа азот болон фосфорын нэгдэл бүхий оксид калий зэрэг олон бодис агуулсан бордоо болж өгдөг байна. Шууны ялгадас арлын гадаргуй дээр хагас метр орчим зузаан давхарг үүсгэхэд ажилчид ирж түүж эхэлдэг гин. Бордоо шүү дээ. Шууны бас юм байна. Түрүүн цааны бас ямар их өнөөдөр ерөөсөө яг баячрын цантанд нэвтрүүлэг болчихгүй юу те? Басны тухай. Шоу бас болсон нөгөө. Манай Шоу бас. өмнөх дугаар дээр болохоор дандаа жирэмсэнтэй холбоотой мэдээлэлүүдээс одоо нэг юм анималч. Өнөөдөр болохоор ингээ бас. Тэгтээ яг хөө нөө жоохон хүүхд ингээ айлт ирээд баачвал тэр айл нь баяждаг тэгдэг. Тэгэхээр бас яг хөө тий айлын хомирт бас яригдаад айл болгон баяждаг. Усаараа баяждаг. Тий усаараа баяжаад баларсхий бол. Тэр энэ шууны сангас болохоор ингээд жил болгоо угаасаа ирж өвлждөг. Тэнгүүд 1 метр хагастай тэгээд аюу 20 тонн хамгийн сайн чанарын бордоо гараад ирж байгаа байхгүй. Тийм учраас өөр орнд шуу бааж байгаа газар зөндөл байгаа шүү. Гэхдээ тэндээс бүр экспортлж чинь ихэр чинь аюу сайн чанарын бордоо гараад ирдэг. Тэгээд энэгээр амьдэрдэг. Тэгэхээр хамгийн гол нь нэг гоё юм нэ шүү. Өөрөөсөө ингээд алтмалтаа ухаад ч юм уу байглаас үйдэхгүй. Мөртлөө яг тэр давхарга дээр ингээд уут тавиад ингээд дивсчихэж байгаа өстэй. Тэгээд шууд ирээл тэнчэндээ сангасаа гаргаад баагаал тэгэл тэрийн сайхан гурааж яваад аюу шуудаад тавьсан. Шууны бас гэдэг чинь хасар их юм биш үү те. Тий үйл болгоо 20 тонн идэх чинь дараагийн үйл хүртэл идэх мөнгөө бол тэгээд ингээд хараад аюу сонирхолтой бас ингээд байгалийн зүйл маань нэг байгалийн амьтан хүртэл хүний амьдралд хэрэг болол те. Амар сонирхолтой. Баас нь хүртэл хүний амьдралыг бас спонсор калий гаргаад. Шууны баас хэтэлтэн чи хэдэн үнийг тийжээж те. Тэгэд одоо гэлгарууд хайчхад 400 жил байж лэн тий. Бүр устж дуустлаа. За ийм хоёр мэдээлэл байна. Дэлхийн дахны соёл сайхны мэдээллүүд. За гурав дахь мэдээлэл бол мэдээж Монгол мэдээллийг та бүхэнд хүргэх болно. Бид нар өвөг дээдсээс уламжилж ирсэн алтан сайхан сургаалууд ямар учир жанцантай 20 зэрүүд альсвал дээдэлдэг зүйлүүд байгаа гэдгийг шоу бас нэвтрүүлгийн гурав дахь асуултаар мэдэж авдаг лээ. За энэ гурав дахь асуултанда. Манай аниманы охтод ер нь Монгол ясан шлаа хэр сайн мэдэх вэ? Гайгүй. За маш сайн гэсэн Жана одоо хамгийн төрөнд хэлэх юм байна. Дараа өгөндөө. Жана зөв хариулт нь асууна. Монголчууд бид айлд хормоо шууж орохыг цэрлдэг. Хэрв тэн орвоос агсан тавьж зодон хийхин шинж айлд юм өөрч орж гарахыг цэрлэн. Хэрв тэн үлдвээс хармуу санаа өвөрлөгч хулгайч дээрэмчний шинж. Айлд энгэр задгаа орохыг цэрлэн. Хань ижлээ алдсан хүн бэлэвсэрлийн хугацаанд ингэрээ товчлдгүй учраас энгүн цагт цэрлдэг их зэрэг цэрүүд байдаг бол юуны учир айлд ханцуу шамлан орохыг цэрлдэг байсан юм бол? За.
Тэгэхээр сонь цэвэрлж явж байгаа. Хормоо шуугуулаас агсан тавьж хэрэл зодоо Хормоогоо шууж байгаа л оруулаад тэгээд одоо агсанд болох нь гэж бодлоо. үдэн очиод гаргах. Юм үүрж орж гарах гэдэг нь сонирхолтой. Олоход ч нөгөө нэг хүмүүс чинь ханцуугаа шуудсан байдгүй үстэй. Гүү ханцуугаа бүр юм. Буулгаар харин шууд Хүнээс нөгөө юм авч махтаас ингээд ханцуугаа буулгаар авдаг штэ. Аа. Тэр ер нь айлд болохоор ханцуу шууж орж болдгүй юм байна л да. Харин тий. Тухайн нэг үйлийг хийх гэж бид ихтэй сая үйл марчлаа. Юу байлаа? Ямар ч ханцуугаа шууж орж болохгүй гэж тийм. Ингэр задгаа оруулах тэгээд бэлгэсэн хүмүүс бас мэдмээр юмнууд байгаа биз. Ингэрээ задгаа айлд орвол эртээр үед угаасаа тэгж бэлгэсэн ингэр сул гэдэг үг тэрнээс ч гарсан юм уу л мэд. За өөр юу байж болох вэ? Айгуу сонин зүрхэл байлаа. Нохгүй зүрхэл байлаа ийсо. За. Манай Монгол Дээд сургуулийнхнаас хариулт байна уу? Ханцуугаа шууж оруул. Юу. Ханцуугаа шууж оруул ер нь яах гэдэг ингээд шуугаад айл яваад оруул. Жоохон нариндаа хатсан. Ой чи. Яа. Байна. За манай Монгол Дээд сургуулийн хоорондоо ярилцж байгаарай. Ер нь бид нар өмнөх нэвтрүүлгүүдээр Хариулт юмсан. юу асууж байлаа. Харин Өмнөх нэвтрүүлгүүдээр Нэвтрүүлгээр айгуу сонирхолтой яагаад явган сууж болтгоо вэ гээл те 7 хүүхдийн найр гээл тэгээд нөгөө хүүхэд заяадгүй айлд болохоор ямар үйл хийдэг байсан гээл те тэгээд ер нь маш олон яагаад бүснээ урдаа бүсэлж болтгоо вэ гэх мэтчлэн те малгайтай холбоотой асуулт ингээд зөндөө олон сонирхолтой асуултууд байсан. Тэгээ өнөөдрийнхээс айгуу сонирхолтой байна. Гэхдээ урдны юунуудыг бол ямар нэгэн байдлаар хилээд зин бол жоохон бас юу юм те. Мөрхөг байгаа. Тэгээд хэлж болохоор сэдвүүдийг хэлчихэж байгаа юм шүү дээ. Хэлцэгтэй юу болчихлоо л да. Ханцуугаа шим. Гэхдээ манай аниманы огтод чаднаа. Та бүгдээр аниманы огтод. За тэгж болдсон болоо тэгж бод зүгээр ямар ч хамаагүй хаамгууд болдог шүү дээ. Магадгүй юу байд юм алаа. Ханцаа шамтлан яаж юм бол яг юу илэрхийлж байгаа юм бэ? задан зохионтой холбоотой юм шиг. Хүмүүс ингээд лайв зохиож өгөхөөрөө ингэж штэ. Чи юм уу? Дээр юм дээр те. Тэгэхээр бас яг адилхан юм шүү. Зодоо модоо хийх гэдэг. Зохиож бас болох л тий. Зодоо зохиож хийж байгаа хүмүүс. Ихнэрийг авах гэж байгаа хүн тэгж ордог юм лөө. Ахны хулгайлах мулгайлах. Ханцуугаа шүү. За зүгээр тайллаа үзэх үү? Тэгээд тэр талаар жоохон ярилцъя тэхүү. Айлд ханцуу шамлан орохыг цээрлдэг учир нь талигаачийг нутаглуулахад ханцуу шамладаг учраас ийхүү цээрлдэг ёсонтой гин. Захаад утгшин эргүүлэн тэгээд эцэгхээс илдэн штэ захаад утгшин эргүүлж болтгоо. Тэр нь бас нэг нь захаад утгшин эргүүлээд ханцуугаа шуумладаг. Тийм хоёр үйлийг л хийдэг гэсэн юм байна л да. Одоо болохоор зөвөр нүдийг захаал зөвхөн дотгошин эргүүлнэ гэдгээр бид нар мэддэн штэ. Тэгэхээр айл тэр бүр зодон цохоо хийх гэж байгаагаас илүү муу байгаа штэ. Тэгээ одоо бид нар болохоор яг энийг ингээд сонсч байгаа. Ялангуяа зурагт үзэж байгаа залуучууд бол одоо бид нар арай сонирхолтой хэлбэрээр олж сонсч байгаа штэ. Тэрнээс за чи заавал ингээд хичээл дээр заагаад байвал чихний хажуугаар өнгөрчдөг. Тэгвэл ийм сонирхолтой хэлбэрээр Монголынхоо ёс заншлыг ингээд бас залуучууд хадлага жоохон хийгээд байгаа. Тэнгүүд одоо энийг мэдж байгаа учраас нэг нөхөр гинт ингээд ханцуугаа шумалцсан ороод ирээд бас л эвгүй штэ. Тэгээд юу юм байна л да. Монгол ёс заншлаад нөө бид нар айгүй их болохгүй гэдгийг айгүй их мэддэг хэрнээ. Яагаад юуны учраас болохгүй гэдгийг айгүй сайн мэддэггүй юм бэ? Тэгэхээр сонирхолтой байна уу? Тэгэхээр за ямар ч байсан нэг яг өнөөдрийн дууртлахаар тэгэл хормой шуух, ханцуу шуух, ингэр задгаад байна. Нэг мэдээлэлээр маш олон юунууд ярьчлаа шүү дээ, тий. Хормой шуугаад дарах юм бол тийм задан зохио хийгээд энэ ялангуяа хөдөө нөгөө нэг те дээл өмсдөг те өдөр тутмын дээл өмсдөг. За арайч их палаж өмсөж байгаа хормой шүү. Тийм болохоор яг хөдөөний бас яг малчтай амьдралд илүү их бас ойр байна те. Тэгэхээр нөгөө бид нар яг ингээд харахаар илүү их нөгөө нэг одоо нүүдлэр амьдралаар амьдарч байгаа малчин одоо монголчууд маань илүү монгол ёс заншлаа сайн мэдээд бид нар болохоор айл болох тэндээс нөгөө холдоод байгаа учраас тэр их зэрэгээр л бид нар нөгөө ёс заншлаасаас холдоод байна л да. Бид нар яг өдөр болгон дээл өмсөхгүй ч гэсэн ягаад бүсийн урдан загнаж болдог гэдэг ч юм уу зөв мэдээд авцсан байж хад бол илүүдэг ш тийм ээ. Тэгэд ер нь бодоодсон чинь тэгдэг ч юм санагдаад явчлаа л да. Ингээл хөдөөнийхөө морьтой ингэж явж байгаа айлын үүдэнд очиж
чухал 20 минутаа нэг янзлал ханцгаа урагшлуулаад ингээд орчлоод нэг кино минут дээр нэг тэгээд ороод идэх юм шиг. Тэр магадгүй бүр ингээд нөгөө нэг өдөр болго хийдэг хөвшмөл юу нь болцоо. Ороод бол ингэрээ халуузаа задгаа тавьж болно шүү дээ. Яг орохдоо тэгээд тий юм үүрээд ч юм уу тэгээд юм өхөөрөнд ядаж ингэж барьж гаргачаад үүр явдаг ч юм. За баярлалаа гэж үүрээ гараа явахаар нэг хулгай хийж ийн гэж үздэг байна шүү тийм ээ. За ингээд шоу бас нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар амжилттай өндөрлөлөө. Тэгэхээр биднийг дэмжин ирсэн Монгол Дээд сургуулийнхандаа баярлалаа. За мөн амжилт бүтээлээр дүүрээ яваа. Шинэхэн сэдвийн эзэд Эниман хамтлагийнхандаа баярлалаа. Баярлалаа. Тэгээд Эниман хамтлагийнхаа охтодод те Эниман хамтлагийнхаа цааш уран бүтээл өндөрөөс өндөр амжилтыг нийт үзэгчдийнхаа өмнөөс бас хүргэж байна. Тэгээд нэвтрүүлгийн туршилтаас хамтдаа байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Эх 7 хоногийн Ням гарагийн шоу бас нэвтрүүлгээр дахин уулзлаа. Түр баяртай. Шон хүртэл